Энэ нөгөө өмнө нь төсөөлсөн байсан 31.6 гэж яриад байна те. Энэ дээр чинь бид нар 400 эрхэн тэрбум төгрөг нэмж байгаа шүү дээ. Ер нь бол 400 эрхэн тэрбум төгрөгөө нэмээд энэ орлого зарлага хоёр чинь ерөөсөө нэг хайхтар хол зөрөөд авах юм байхгүй гаргаж байгаа. Эний чи эдийн засагчдаар тооцоо судалгааг нь гаргуулж бид нар ярьж байгаа ш. Тэрнээс би дураараа зохиогоод нэг тоо яриад байгаа юм ерөөсөө байхгүй. Тэгэхээр энэ сангийн яамныхаа энэ дээрээ дахиад нэг хараад хянаад өгөх боломж юу нь байна уу? Тэгээ одоо энэ дэтгэвэр цалинг нэмэгдэхийг хүлээсэн хүмүүс чи гадаа ингээд энэ үйлчин жагсах юм уу? Хүнээ бодохгүй ингээд та нар өөр юмд болохоор мөнгө зарцуулаад байдаг байж хүн рүү чиглэсэн яг цалин ус юутай холбоотой юм дээр болохоор ингээд болохгүй гэдэг үгээр ингэж мянган үгний таглаа болгож битгий хаагаад байгаа ч л гэж би хүсэж байгаа юм. Болгыг өвл болно шүү дээ энэ чинь. Өр зээл тавих болохоор та нараа өр зээл 40 тэрбум их найдаа. За баярлалаа. Тайлбар тодруулга болсон. Зүгээр нэг юу вэ? Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөө сая нэг сангийн яамных шиг хэмээх нь жоо зохимжгүй байна. Энэ ч хуйлтаа улс төрийн асуудал биш. Зүгээр яг энэ санал энэ зарчмын зүйлд санал яг төсвийн хуулийн тусгай шаардлагыг хангаж гинөө хангаагүй байна. Болох юм уу болохгүй мөгд тодорхой хөндлөнгөөс хэлчмээр байна. Энэ дээр тодорхой хэлэх юм байна уу? Төсвийн тогтвортой байдлын зөвлөл хэд 2 номер. Тийм үгүй л гэж хэлэх хэрэгтэй байна. Хоёрдугаар номерыг микрофон. Тий, найдлаараа бид нар албан ёсоор нөгөө энийг огт хэлцээгүй шууд шинээр орж иж байгаа асуудал учраас одоо шууд дүгнэлт гарах бол боломжгүй байна. Бид яах вэ гэхээр энэ зарчмын зөрүүтэй гарсан бүх саналууд дээр их хурлын чуулган дээр угаасаа дүгнэлтэд танилцуулах үүрэгтэй байна.